Ард түзөө үзүүлж байна. Зуун настай ээж 16 дугаар хэсэг. Зөмбөр хайрхан химээх бараан харагдах газраас дүнхийсэн сүрлэг цувраа улаан улсын арын уудам хоолоод цайвалзах 3 гэрийн бараа өнгө тодхон. Бүртэн бараанаас гэрийн бараа цайвалзаж дөтлөн ойрдох үед ханын шииртэгэ чацуухан шаргал ирээ үсэн донд цомбойх баруун захын цомхон хэрнээ ханын ирсэн тов хийсэн жижиг гэрийн тооноор нь багтаж ядан хөхутаа солонгорон олгойдно. Жижиг гэрийн баруун хаяаг налан хөөхөн жижиг булцгар гараараа сарвчлан үзэгдэх үүлгүй мэлтих хөх тэнгэрийг өнөөдөр анх харсан мэт ширтэн суух 7-8 насны охин юу олж харж байгааг бүү мэд. Учрыг нь мөн үл олох гэж байгаа айтай толгоогоо гэлжилгэн 4 нүдтэй халтар нохоо урд 2 хөл дээр оцоон сууж харна. Охин намуухан дуугаар "Банхаар чи манай аав ээж хоёрыг таних билүү?" гэж нохоотойгоо ярихад халтар нохоо шавхийн сүүлээрээ газар цогсноо өндийн босож охиныг налан хажууд нь ирж хэвтлээ. Охин халтар нохооны толгойг илэн "Чи даанч мэдхгүй л дээ" гэж гунигтай наргагүй хэлснээр тэнгэрт цагаан зам татуулан нисэх онгоцыг харж "Манай аав ээж хоёр ийм онгоцоор нисээд явсан гэсэн. Одоо ийм онгоцоор ирэх байхаа. Тийм ээ банхраа" хэмээн нохоонд хандаж хэлэхэд урдаас нь харах нохоо гарыг нь дагуулan харна. Охин "Өө мангараа, би чамтай ярьж байхад чи боорцог гордод байгаа юм уу?" хэмээхэд гэрээс "Дэнсмаа, миний охин" хэмээн сулхан дуугаар угсруулан хэд хэд дуудаад дуугарахгүй болохоор нь элэгдэж имтэрсэн өндөр босготой гэрийнхээ хэн халзарсан улаан будагтай хаалгаар бүхтийн гарч ирсэн намхан давжаахан бор эмгэн гарч ирэн ийш тийшээ хараачлан сарвчлан харав. Энэ эмгэн бол хэдийн бидний танил хажид билээ. Насны сүүдэр нь аль хэдийн 90 насыг өнгөйсөн ч өтөл хүний шинжгүй цэнэтэй нэгэн. Хүмүүний амьдралын жаргал зовлонгийн нугчаанд дэндүү адармаатай, адал явдалтай гэмээр амьдралыг туулсан ч энэ эмэгний амьдрал туулсан жаргал зовлонг нь үе гүйцэж мэдэх хүн энэ нутагт энэ голд даанч байхгүй. Гэрийнхээ үүдэн дээр яажгийн жижигхэн модон сандал дээрээ суун шүдгүй амаа өмөлзүүлэн мойног хуруунда том хүрэн бор ирэхээ эргүүлэн суух тэрээр ухаан санаа нь сэргэлэн хിവэрэ. Нутаг усныхаа ах トゥ нар болон ач гуч жичийнхээ нас хүүсийг нь харин дуржигэнтэл хэлчихэн шүү. Ер нь нутаг усныхаа үүх түүх удам судрыг хажид буурай шиг мэддэг хүн даанч үгүй. Гол усныхан айл саахалтынхан ах дүүсийнхэн нь хажид хажаа гэхээсээ илүүтэй өндөр эмээ хажид буурай гэж бас дуудана. Өвчин хэлж байхыг нь сонсоогүй гэж ойр тойрных нь ярьдаг нь ортойч байж магад. Нас дээр гарсан хүнийг зөнчгөж хэмээн ойлгодогч харин хажид буурайгийн хувьд бол харин ч үгүй. Үг хэл үйлдэн цэгцтэй хിവэрэ. 30 охиноо тэрээр галмуутайхан хонин бор нүднийхэн унтсан зовхийг дааж ядан сүүмгэлэн харах түүний энэ харц 30 охиныхоо төлөө санаа зовнсон нь элт. Тэрээр нэг мэтгэд ганцаараа ярьчихсан сууж байв. Хөөрхий, нялх амтныг яанда бэтгэрч гүйцгэн. Үртэй ус байж үр хүүхдэд хайчихдаг гэж үгэлснээ гинэт ганцаараа ярьж буйгаа санаа бололтой. Ойр тойрныг нэгжин хараад сая нэг сэтгэл алгуурч "О маний бадмэхум" хэмээн аманда манай уншин суулаа. 95 насыг зооглож буй түүнийг сайхан буянтай хүн, сайхан өндөр насалж байгаа гэж захын хүн ярихч эмэгний насаараа бодон шаналж буй тэр нууцхан зүйлийг хинч мэдэхгүй. Байнга чихэнд нь сонсогдсон нүдэнд нь харагдах хүүгийнхээ хэлсэн энэ үгийг эмгэн мартах эрхгүй. Залуу халуун явахт нь ээж гэж эрхэм алдрыг авчирсан ууган хүү аюуш нь уулнаас хадлан бэлтгэж байгаад золгүй тохиолдлоор хүнд гэмтэл авч сар гарын хэвтэрч шаналж байгаад хорвоогоос буцаж хань үр хүүхэд ах トゥ амраг ханаа амьдын зовлонд унагсан юм.
Өөд болгийнхоо урд орой хүүгийнхээ хөлийг барин сууж байтал хүүн ээж бэ хүн болохоосоо өнгөрсөн. Та манай гурвыг дэрэгдээ аваарай. Олзотмааг минь бүү хаяарай. Хөөрхийг дээрлэх бүүрлэх хүн олон шүү. Ядаж та хүүг минь 90 цент хүртэл хаяанда аваарай. Гэчгээд ёолон бөхшүүлж ханиалгаад та өнчин өрөөсөн бэлэвсэн хүний зовлонг сайн мэдэн шүү дээ. Гэхэд нүдний аягийг бүрхэн ирсэн нулимсыг хүүгээсээ нуун арчаад миний хүү юу ярина вэ? Ээж нь амьд байхад миний хүү битгий муухай юмэр хэмээн хүүгээ тайвшруулах зуураа гэнэт эхийн зүн совин муу зүйл тохиолдохыг сануулах шиг болов. Омголцсон хуурай уруулаа шилэмдэн эхийнхээ хийж өгсөн цэлгээхэн цайг гүд хийтэл залиглан уугаад өндөр дээрээ дэрлэн хэвцэн хүүгийн гал цог нунсан нүдэнд нулимс мэлэлцэн байхыг хараад ордуу тавиад уйлмаар санагдсан ч сэтгэлээ харин төвчлээ. Тэр шөнө том хүү аюушин бурхны оронд явжээ. Тэр хүүгийнхээ захиасыг харин сайн биелүүлсэн. Түүний сэтгэлд нэг л хүн бий. Тэр хүн бол түүний үр хүүхдүүд ач хуч жич наранч биш. Тэр хүн бол хамгийн том бэр олзотмаа юм. Хүүтэйгээ биш охинтойгоо ч биш. Нэгэн бэртэйгээ нэг герт нэгэн жарныг туулан хамт амьдрах хувь тохиол нь даанч сонин. Зэрэгцэн буусан 3 гэрийн дунд талын гэрээс гарч ирсэн ялгүй бөхтийсэн өндөр нуруутай хөгшин бол эмэгний хамгийн том бэр олзотмаа юм. Нас сүүдэр хадам ээжээсээ 20-од насаар дүү энэ хүний буянд л хажид эмгэн өдий зэрэгтээ яваа гэж бэрдээ үгийн сайхныг хэлж өнгөний дээдийг барихыг хүсдэг нь үнэн. Тэрээр дал гарч яваа гэхэд хөнгөн шингэн хараахан чавган цуулж амжаагүй ч аль хэдийн бууралцсан үсээр нь намрын салхи наадан гандамал хүрэн торгон дан дээлнийх нь хормойг хийсгэн сэвэлцтэл алхан ээжийнхээ дэргэд ирээд ээжээ та орохгүй юм уу? Гадаа сэрүүхэн байна штэ. Гэхэд эмгэн хажид гэрийн барын хоянд тэнгэр ширтэн сууж байгаа 30 охинлууга хошууга ялгүй цорвоолгон зааж тэнгэр ширтэн санаашрах жич охиныхоо дэргэд олзотмаа ирээд өтгөн хар ус халиурсан бүлээхэн духан дээр нь үнэрлээд за миний охин гэртээ ор. Эмээ нь нухаш хийж өгнө гэхэд охин тугал шиг хар нүдэрээ эмээгээ дүрлийтэл харснаа. Урт хар дэрвэр сармуусандаа чээгдсэн нулимсаа булцгар цагаан гарынхаан алгаар арчив. Олзотмаа охиныг гэртээ дагуулan орсон хойно эмгэн босож Монгол модон үнний хуухаргаагаа түшин сүүмгэр нүдэрээ харц үл гүйцэм тал руу нүд бэлчээгээд амандаа. Энэ ял хамтныг ингэж сэтгэлийн зовлонд унгаж байдаг ямар хачин улс вэ? Гэж бовтнаад гэртээ орлоо. Хажид эмигийн өглөх болсон учиртай. Нэг хэсэг тэрээр ганхүү түүний эхнэр Үлзий хоёрыг хүүхдээ буруу хүмүүжүүллээ гэж хэсэг аашилсан ч энэ хоёрын буруугийг олзотмаа сайн ойлгуулсан тул өглөхөө хойшлуулж чимээгүйхэн суух болов. Дэлхий дэлгэнсэн дэлгэр зунаар ач хуч нарыг нь авчирч сүү цагаан эдэн дээр амруулах гэж эрэхтэй. Буураа эмээгээ хотод аваачиж өвлжүүлнэ гэхэд эмгэн эмээ нь нутгаасаа явахгүй. Энэ нутгийн савдаг намайг энэ хонхроос гаргахгүй. Та нартал төвөг болно. Ер нь олзотмаа бид хоёрт юу ч хэрэггүй. Нас өндөр болсон бид хоёр яах вэ? Төрүүлж өнгөрснийхөө толгой дээр зул барих хувьтай хүмүүс юм чинь. Та нар яаж мэдэх вэ? Гээд хөдөлтгүй байлаа. Тэр тусмаа бор үзүрийн булаг гэж хэд хэдэн булаг нийлээд цайдмын голын их авдаг энэ газар хажид буурайг ухаан орсон цагаасаа л нутаглаж буй. Хаалгаараа зөмбөр хайрхныхаа барааг харж сайл сүүнийхээ дээжиг өргөчгөн. Том ачаагаа хаяанд бараадан сүүлийн хэдэн жил явж байгаа тэр хөдөө нутагтаа дэндүү их хайртай. Нутаг орно гэх сэтгэлтэй хажид буурай жил бүхний онцгой нар сарны тохиолтой өдрийг цаг тооллын бичих харахгүй шууд хэлнэ. Мөн нутаг орныхоо түүх домог гарал үүслийг нь хажид эмгэн хүүхэд багчуудад ихээ ярьж өгнө. Тэрээр оройн сайлны дараа хот айлынхаа хідэн багчуудыг суулгаж байгаад хөөрүүлсэн сүү өрөм зөөхийгөр дайлж байгаад л домог түүхийг ярьж өгнө дөө. Эмэгний ярианд хүүхдүүд ч биш
томчууд ч дуртай. Баг 4 хантай гэрээг багтахгүй болтол суугаад шавчхна. Орой болгон ярихгүй. Хаяахан ярьдаг энэ яриаг нь олон хүн хүсэн хүлээн. Харин хөөхий яриандаа хэд халуураад сунжирхаар нь хэдэн жаахан сонсогч нь унтаад өгнө. Ээж аав нь гэрлүүгээ авч явах гэж бөө юм болдог талтай. Түүх домог ярьсны маргааш нь эмгэнч ядардаг тал бий. Энэ байдлыг сайн мэдэх олзодмаа эмгэнийг хорж үл дийлнэ. Сэтгэл нь их чилжээ. Юу эсийг бодох. Хажид эмгэн ийм өндөр насалчхаад цэнэтэй тэнхээтэй байгааг нь нутаг орныхон бүгд ярихч харин эмгэнд энэ нэг их сонирн биш. Гагцхүү хизээ нэгэн цагт ирээд авч явах тэр цаг үедээ хэдийн эвлэрч бэлтгэлээ хийчихсэн. Өөрөөр хэлбэл ханат гэрээсээ холдож хадан гэртээ очих болсон гэдгээ ойр дотныхон дон хэдийн сануулад авсан. Ганц ойр байдаг том охин бүдж овно л гэхэд хэдийн 73-ны жилдээ золгож буй. Өөртөө найдлахын эмгэн саяхан ирээд ботсон. Зарим нэг нь ярихдаа энэ хажид эмгэний ах дүү нар угаасаа өндөр настай улс та. Манай голд хажид эмээ шиг өндөр наслсан хүн байхгүй гэж ярих нь ортой. Учир нь хажид эмгэний ах дүү нар бүгд л 90 гарч насан өд болсон улс байсан нь үнний ортой. Гэрийн баруун хаяаны ханнаас зүүсэн аарцны шар суу тогтогийн дуугархаас өөр төдийлөн чимээ аниргүй. Гэрийн сүүдэр бараадан хөвтөх халтар нохойны чих соргог гэж жигтэйхэн. Тэртээ голын алсад адуутай хөөцөлдөн давхилдах улсын чимээг аван ухасгийн босож гэрийн урдуур тойрон гарч ирээд хөвхийн хуцхад гэрээс салааг эцэгтэй жаахан дэнсмаа охин гүйн гарч ирлээ. Нүд шүдэн золбоотой дэнсмаа "Буура эмээ багийн дарга ирлээ" гэж мэдээ дуулгав. Охины араас гарч ирсэн эмгэн хажид буурай уян дээр нь бууж мортонг наран сөрөг мойног хуруугаараа сарвчлан хараад таньж ис чадав. Уян дээр буусан мортон багийн дарга дармаа гихч байлаа. Тэрээр эрэх зураа дээл бүсээ янзлаад хэмээн хоолоогоо засаад "Сайн байна уу эмээ? Сайхан намаржиж байна уу?" гэхэд хажид эмгэн "Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу?" гээд "Хүү минь ор хэмээн гэртээ орлоо. Дармаа олздмаагийн хийж өгсөн зөөнг сүүтэй цайнаас ойчлох зураа гэр доторхыг гүйлгэн харав. Тэрээр хажаа эмээд хандаж "За өндөр эмээ минь, манай суманд маргааш хотоос нэг сонины сурвалжлагч ирэх гэж байгаа. Тэр хүн манай сумын хамгийн өндөр настан танаас ярилцлага авах хэрэгтэй гэсэн. Та ярилцлага өгөндөө. Маргааш оройхон л танаад ирэх байх. Та нэг твдэж сандраад яах вэ? Мэддэг бүхнээ сайхан дэлгэрэнгүй яриад өгчихгүй юу?" Гэхдээ нь эмгэн юу ярих вүлээ хэмээн бодол хийлв. Багийн дарга цай цуу уучгаад мордоод явчихлаа. Багийн дарга ирж хэл дуулгаснаас хойш эмгэн хажид өнгөрсөн амьдралаа нэг бүрчлэн санах гэж оролдов.